Бидний аялал үргэлжилсээр Швейцарын Женевээс өнөөдөр бид нар Францын нийслэл Парис хотод ирж байна. За Парист ирсэн хүн болгоны хамгийн түрүүнд очих сонирхолтой газрын нэг бол мэдээж Эйфелийн цамхаг. Энэ цамхагыг үзэх гэж сая хүмүүс зорж ирж Парис хоттой танилцдаг. Францын аялал жуулчлалын бас нэгэн гол төв үзмэр болсон ийм газар. Ингээд Парис хоттой танилцах аялал маань энэ цэгээс эхэлж байна. Хүмүүстээ та бүхэнд өнөөдрийн уранд хэрэгжлээ. За өнөөдөр манай мэдээлчд та бүхэнд өндөрлөд Европын албаны улсаар тойрон бэлтгэж ирсэн аялын нэвтрүүлгүүдийн нэгэн дугаарыг хүргэж байна. За өнөөдрийн дугаараар та бүхэнд баруун Европын томоохон газар нутгийг эзэлдэг Франц улсын нийслэл Парис хотын тухай хүргэх юм. Et si tu n'existais pas, dis-moi pour qui j'existerais. Des passants dans За тийм тухайн мэдээлэл хүргэхээс Франц улсын тухай ч мэдээлэл хүргэх зүйтэй баг. За албаасаар бол бүгд найрамдах Франц улс гэж нэрийддэг. Өмнө Европт туршдаг хамгийн том газар нутагтай энэ улс байгаа. За үндсэн Францын газар нутгаас гадна бас далайн чамд гэдэг эзэмшил газар нутагтай. За газар нутгийн үндсэн хэмжээний хувьд бол өмнө зүгийн газрын дунд тэнгисээс хойд зүгт бол Ла-Маншийн хоолой, за умард тэнгис, зүүн талаар Ирэн мөрнөөс өргөн зүгийн Атлантын далайн хүртэлхтэй газар нутгийг эзэлдэг. За эх орноо Францад бол геометрийн төвсөөс нь шалтгаалаад 6 онцгой шинжлэж байна. Шинжлэж ирсэн байдаг юм лээ. Et si tu n'existais pas, dis-moi comment j'existerais. Je pourrais faire semblant d'être moi, mais je ne serais pas vrai. Et si tu n'existais pas, je crois que je l'aurais trouvé. Le secret de la vie, le pourquoi, simplement pour te créer. Улс төрийн хувьд бол хагас ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамд тохиолдоод хууль тогтоох гүйцэтгэх болон шүүх цэцэрлэлийн нэгдмэл энэ газар байгаа. За их газрын Францын хувьд бол Бельги, Люксембург, Герман, Швейцар, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хэлэлдэг. Dis-moi pourquoi j'existerais. Pour traîner dans un monde sans toi, sans espoir et sans regret. Et si tu n'existais pas. За Францын газар нутаг бол Франц, Гвиней, Бразил, Сүүний улсуудтай, Сент Мартин, Нидерландын Антилийн орлоготой хязгаарлагддаг. За Ла-Маншийн хоолойгоо бол Их Британтай хязгаарлагддаг ийм газар зүүн модод байршилтай газар юм аа. Salut. За 17 дугаар зууны сүүл үеэс 19 дугаар зууны эхний хүртэл Франц бол дэлхийн хамгийн хүчрхэг улс орнуудын тооцогдож байсан. За 18-19 дугаар зуунд Баруун Африк, Зүүн Өмнөд Азид томоохон колони байгуулж ирсэн. За тухайн нутгуудын соёл урлаг, улс төр, нийгмийн хөгжилд бол бас барууны хэлбэрийг бол нэлээд гүн гомцгий үлдээсэн. Өнөөдөр тэдгээр улс орнууд бол Францын хэмжээчтэй Франц соёл зан заншил нэгэн түвшин ажиглагддаг. J'ai une histoire à te raconter. Il était une fois quelqu'un
quelqu'un que tu connais bien. Il est parti très loin, il s'est perdu, il est revenu. Salut, c'est encore moi. За өндөр хөгжилтэй орнууд дотоодын одоо нийт үндэсний бүтээгдэхүүний тоогоор дэлхийд 6-д ордог. За худалдааны чадварын үзүүлэлтээр одоо 8 жигсэж байгаа нь бас одоо мэдээлэлтэй улс байгаа. За мөн дэлхийн хамгийн том одоо жуулчд хүлээж авдаг улс орн. За дунджаар 80 орчим сая жуулчдыг нэг жилд хүлээж авдаг гэсэн статистик үзүүлэлт байдаг юм байлээ. За энэ дотор одоо бизнесийн зорилгоор ирсэн хүмүүсийг авсан. Тэгэхээр 24 цагаас дээш Францад ирж байгаа хүмүүсийн одоо тоогоо ийм 80 орчим сая жуулчин. За нэг дамжин өнгөрөх томоохон юм төв байгаа. За тэдгээр жуулчдыг оруулах юм бол бүрч одоо их өндөр тав ийм одоо дүр зэрэг харагдаж байна. J'ai beaucoup changé. Je m'étais fait des idées sur toi, sur moi, sur nous, des idées folles, mais j'étais fou. Tu n'as plus rien à me dire. Je ne suis qu'un souvenir, peut-être pas trop mauvais, mais jamais plus. Je ne te dirai. За мөн Европын холбоог байгуулахад Франц улс нэлээд идэвхтэй оруулан оролцсон. За мөн нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулахад оролцож байсан. За мөн их 8 дэлхийн холбоо зэрэг хүмүүсийн нөөцөл холбоог банкны идэвхтэй гишүүн. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн банкны гишүүн сүмийн зэвсэгтэй одоо манай гаргийн томоохон одоо гүрнүүдийн нэг юм аа. Монголын уламжлалт ёс заншил, зан үйл, өв соёл таны мэдгүй болон таны өдөр тутмын амьдралд хэрэг болох зөвлөмжүүдийг багтаасан цахим хөдөж карт утасны дугаар 77 9 28 47 99 64 36 99. Эрхэм үзэгч таныг бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодрон гэгэрсэн итгэгчд хамбын ариун адэстад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан авралуудуулах ариуслын аялал өрн зал. Оросын холбооны улсын бүдгийн шашинтны төв хамбын брэнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны жан райсгийн ногоон дарихийн гүнригийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үлдэж аврал даатгалуудуулах ногоон дарихийн хүслийн чулуунд хүссэн бүхнэн даат 8 мандын совргон дэрүүлэн хэн залбирал үлдэх аштын үл сайн даатгах боломжтой. Мөн Улаанбаатар хоттой танилцсан худалдаа үйлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангаах эрдэм чадал төгс аршаан хүрдэг. Сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур. За бид нар Apple-ийн цамхгийн одоо 2 давхурт нь гарч ирээд байна. Энэ цамхгаас Парис хот бол бүхэлдээ маш сайхан харагдаж байна. Парис хот бол үнэхээр одоо музей гэж хэлж болохоор эртний уран барилгууд, дэлхийн нэртэй брендийн дэлгүүрүүд, шилдэг автомашинууд, алдартай одууд гэдэг энд манай гаргийн шилдэг гэсэн бүхэн одоо цогцолсон юм өвөрмөц сайхан хот юм байна. За Apple цамхгийн хувьд 1806 онд анхлан үдсгэлэнгийн одоо зориулттайгаар богино хугацаанд бүтээн байгуулсан байна. Густав Apple гэж инженер өдөртөн барьсан байна. Гэвч энэ бол тэр чигтээ хүндрэлтний түүхэнд сод бүтээл байгуулж дэлхийн 7 гайхамшигын нэгээр тодорсон. За бид бол одоо 115 м-ийн өндөрт гарсан байна. 2 давхурт. Бүр орон тоо дээд хэсэгтээ бол 324 м өндөр юм байна. За дороосоо ингээд лифтээр 1 давхурт гарч ирээд 1 давхраас дэше дахиад 2 давхар руу 2-оос дэше дахиад дэше дээд ороо хэсэг рүүгээ явдаг. Ийм юм байна. За өдөр бол Парис хот бол маш тунгалаг. Энэ одоо 20 сая хүн амьдардаг. Асар олон хүн амтай энэ хотод бол
агарын бохирдол харьцангуй маш бага. Одоо та бүхэн бидний ардлыг харж байна. Эргэн тойронд одоо нүд тусах газар бүгд одоо тодорхой харагдаж байгаа. Барилгуудын хувьд бол бүх барилгууд нь жигд одоо ингээл харж байхад бол дээд тал нь нэг 6-7 давхар болов гэмээр ижил жигд одоо хэмжээнд ижил стандартын дагуу цонх за гадна талын чимэглэл бүх юмнууд нэгэн жигд байдаг. Хөрмөцсөн байна. За ямар нэгэн өөрчлөлт хийхийг бол хориглодог. Энэ одоо хэм хэмжээг хэв хийцэн бол урт удаан хугацаанд хадгалах энэ зорилгоор бол ямар нэгэн өөрчлөлт хийхийг хориглодог юм байна. Парис хотыг одоо үндсэн дүр төрх гэж шилж болно. Орчин цагийн орчин үеийн бүтээн байгуулалтууд бас байна. Шинэ Парис гэдэг одоо бас орчин үеийн одоо уран барилгууд, шилэн хийцтэй, төрөл бүрийн хийц загвартай барилгууд байна. Ер нь бол ихэнх хэсэг нь бол хуучин үндэсний уламжлалт хэв шинжээ хадгалж үлдсэн юм онцлог газар юм байна. За Парис хот бол дэлхийн нийтийн жуулчлан гэрчдийн анхаарлыг татсан олон бүтээн байгууламжуудтай ийм хөрмөц газар байгаа. За тэдгээрийн нэг бол Парис хотын 7 дугаар дүүрэгт орших Эйфелийн цамхаг. Анхлан энэхүү цамхаг нь 300 метрийн цамхаг нэртэйгээр 1789 онд хөвсгөл байгуулагдсны 100 жилийн өмнө үзэсгэлэн зориулан бүтээгдсэн байдаг. За архитекторч Густав Эйфель хэмээх хүн 250 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 жилийн хугацаанд буюу 1887 оноос 1889 оны хугацаанд бүтээн босгосон. За архитекторын хувьд бол тухайн цаг үед хамгийн одоо шилдэг шийдэлтэй 4 хөлт одоо ийм төмөр бүтээсэн ийм бүтээн байгууламжийн за эдгээр дэлхийн 7 гайхамшигын нэгд орж өндөрлөгтний төвхөн бүтээн байгуулсан гайхамшигт өвийн одоо нэг 109-оор тооцогдох болсон. За энэ цамхагаас хамгийн анхтай Франц даяар Арадигийн анхны эпир 1925 онд улс орон даяар шууд засагдж байсан байна. За мөн эдгээр нийтдээ 116 антенн радио телевизийн антеннууд нь цацалтаа хийх юм дөөр гүйцэтгэдэг юм байна. За энэ цамхаг 41 жилийн туршид дэлхийн одоо хамгийн өндөр байгууламжаар тодорч байсан бөгөөд газрын гадаргуунаас ороогоо хүртэл 324 м өндөр юм байна. За 1-р давхар нь 57 м, 2-р давхар нь 115 м, 3-р давхар нь 276 м. Нийтдээ 1660 тонн шаттай. За бүх жин нь бол 10,100 тонн гэж юм зүйлс байдаг. За нийт гадаргууны талбай бол 250,000 м2 талбайтай. За 336 гэрэлтүүлэгч гэрэлтээс гадна нийтдээ одоо 20,000 орчим ламп одоо байнга асаж байдаг. За өдөш орон цагаар бол маш сайхан гэрэлттэй маш одоо хол алсаас харагддаг одоо энэ олон гэрлийн одоо хүчээр. За урсгал засвар үйлчилгээний хувьд 1980-аас 1983 оны хооронд нэг л удаа орж байсан байдаг. За 90 оноос хойш 7 жил тутамд 60 тонн удаагаар өнгийн эсрэгээр засварладаг болсон юм байна.
За маргааш бид өхөн бол бас Луврын музейтэй танилцах. За мөн одоо бусад Парис хотын сонин содонтой танилцах. За мөн Сена мөрнөр заваар одоо явж хотын голын нэрийг дагах хотын байдалтай танилцах гэх мэтчлэн одоо ийм хөтөлбөрийн дагуу нэвтрүүлгийн бэлдэндээ одоо энэ урд хэсэгт бол харж байгаа та бүхэн харж байгаа энэ ерөнхийдөө амралт зугаа цэнгэлийн зорилгоор аялал жуулчлалын зорилгоор Францад жилдээ 60 орчим сая хүн ирдэгэ гэсэн юм тооцоо байдаг юм байна. Тэгэхээр тэдгээр бүх хүмүүс бүгд мэдээж Эйфелийн сонгоолоор гарч ирж байгаа. За Луврын музейг үзэж байгаа гэдээ бодохоор аялал жуулчлалыг төгс төгөлдөр хөгжүүлж чадвал тухайн улс орны эдийн засагт хэрхэн одоо үр дүнгээ өгдгийг хэрхэн хүчил дэвшилт хүргэдгийг одоо тод жишээг Францын ард түмний энэхүү үлгэр дуурайлаас харж болохоор байна. За Францын бэлэг тэмдэг болсон энэ цамхагт бол Франц орныг зорьсон ялангуяа Парис хотод ирсэн одоо жуулчин болон хөлдсөн ирдэг. Одоо жуулчдын хамгийн их очиж үзэж гардаг юм газруудын нэг юм. Анх төлөвлөгтөө өнөхөө цамхагыг зөвхөн 20 жил одоо байхаар бүтээгдсэн бол техник технологийн өсрөнгөө хөгжлийн ачаар хэдүүгээ Франц улсын бэлэг тэмдэг болж хүндрэлтний төлөв бүтээсэн одоо гайхамшигт бүтээн байгуулалтуудын нэг болж чадсан. Одоо дэлхийн соёлын нот бүтсэн юм гайхалтай бүтээн байгуулалт юм аа. Le long de la Seine, le bonheur sourit sur les quais du vieux Paris. L'amour se promène en cherchant un nid, vieux bouquiniste, belle fleuriste, comme on vous aime, vivant poème, sur les quais du vieux Paris, de l'amour bohème, c'est le paradis. Tous les vieux ponts nous connaissent, témoins de folles promesses. Au fil de l'eau, leur écho va compter aux émois nos effrontés. Et dans tes bras qui m'enchaînent, en écoutant les sirènes, je laisse battre éperdu de bonheur mon cœur auprès de ton cœur. Sur les quais du vieux Paris, le long de la Seine, le bonheur sourit. Sur les quais du vieux Paris, l'amour se promène en cherchant un nid, vieux bouquiniste. Хэдүүгээр цамхаг анх нээлттэй хийснээс хойш цамхагт хүрсэн гэсэн жуулчдад бол 200 сая холд авсан гэсэн үзүүлэлт байдаг юм байна. За нэгдүгээр давхурт бол бид одоо лифт шатаар дэшин гарна. За энэ давхурт нь цамхаг барих хэвсээ харуулсан түүхэн зургийн галерей, ресторанууд байдаг. За Парис хотыг одоо бүхэлд нь 360 градус дэргэн тойрон харах боломжтой. За хоёрдугаар давхурт ойр орчныг харахад хамгийн тохиромжтой. За мөн одоо Jules Verne нэмэх ресторан байдаг. За гуравдугаар давхурт бол зөвхөн дэш лифтээр гардаг. Энэ давхраас Парис хотыг одоо бүхэлд нь харах юм боломжтой. Өдрийн цагаар одоо ялангуяа орооны цагаар ч одоо бүр одоо гэрэлтэй бол бүр илүү одоо гоё юмсыг үзүүлэлтэд харагддаг юм. Одоо түүхэн өөрөөс байгууламж нь de l'amour bohème, c'est le paradis. Quand doucement tu te penches en murmurant c'est dimanche, si nous allions en banlieue faire un tour sous le ciel bleu des beaux jours, ni le projet nous attire, et dans un même sourire, nous refaisons le trajet simple et doux de nos premiers rendez-vous. Sur les quais du vieux Paris,
la Seine, le bonheur sourit sur les quais du vieux Paris. L'amour se promène en cherchant un nid, vieux bouquiniste, belle fleuriste, comme on vous aime, vivant poème, sur les quais du vieux Paris, de l'amour bohème, c'est le paradis. Tous les vieux ponts nous connaissent, témoins de folles promesses, qu'au fil de l'eau leur écho va compter aux moineaux effrontés. Et dans ces bras qui m'enchaînent, en écoutant les sirènes, je laisse battre éperdu de bonheur mon cœur auprès de ton cœur. Sur les quais du vieux Paris, le long de la Seine, le bonheur sourit. Sur les quais du vieux Paris, l'amour se promène en cherchant un nid, vieux bouquiniste, belle fleuriste, comme on vous aime, vivant poème, sur les quais du vieux Paris, de l'amour bohème, c'est le paradis. За бид нар Эйфелийн цамхгийн ороо хэсэг 279 м орчим хамгийн одоо аялагчид энд ирж сонирхож байгаа хүмүүс гарах боломжтой юм байна. За энэ одоо миний зогсож байгаа энэ гадаргаас дээш нийтдээ 304 м орчмын өндөр юм байна. За эхлээд нэг давхарт очиод цаашаа дамжаад хоёр давхараасаа дахин л лифтэнд суугаад тэгээд ороо дээрээ хүрдэг. Одоо ийм зохион байгуулалттай юм байна. 1889 онд байгуулсан 200 гаруй жилийн түүхтэй энэ цамхаг бол үнэхээр ийм өндөрлөгтний түүхэнд үлдэж бахархал болсон гайхамшигуудын нэг гэдэг нь одоо бид бүхэнд хэлхэн харагдаж байна. Ялангуяа энэ ороо дээрээс Парис хотыг бүхэлд нь харах боломжтой. Өдрийн тонголог болж өдшийн гэрэл ассан үед ч гэсэн маш сайхан одоо Парис хотыг дээрээс нь толдон харах ийм боломжтой юм байна. Цэвэр цэмцгэр зохион байгуулалттай эртний төлөвлөлтөөр байгаа энэ хотыг бас сонин содны харах сайхан завшаа. Et dans un même sourire, nous refaisons le trajet simple et doux de nos premiers rendez-vous. Sur les quais du vieux Paris, le long de la Seine, le bonheur sourit. Sur les quais du vieux Paris, l'amour se promène en cherchant un nid, vieux bouquiniste, belle fleuriste, comme on vous aime, vivant poème, sur les quais du vieux Paris, de l'amour bohème, c'est le paradis. Монголын уламжлалт ёс заншил, зан үйл, өв соёл таны мэдгүй болон таны өдөр тутмын амьдралд хэрэг болох зөвлөмжүүдийг багтаасан цахим хөдөж утасны дугаар 77 тэгс 28 47 99 64 36 99. Эрхэм үзэгч таныг бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодорн гэгэрсэн итгэгчд хамбын ариун адэстад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан аврал удуулах ариуслын аялал өрн зал. Орсын холбооны улсын бүдийн шашинтны төв хамбын брэнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны Жан Райсгийн ногоон дархийн гүнригийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үйлдэж аврал даатгал одуулах ногоон дархийн хүслийн чулуунд хүссэн бүхнээ даатгах 8 мандын совргон дэрүүлэн хэн залбирал үйлдэх
аштын үйл сайн даатгах боломжтой. Мөн Улаанбаатар хотод танилцсан худалдаа үйлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газарт оршдог ангаах эрдэм чадал төгс аршаан хүрдэг. Сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур.